Хортой гэдгийг нь утж чадахгүй, хортой гэдгийг нь утж чадахгүй. Яг тэгэхээр лаборатори байдгүй. Улс одоо ковид вакцины нэг жил баг шүү. Юу вэ? Би сайндаж биш. Явах юм. За. За, ер нь сүүлийн жилүүдэд энэ вакцинжуулалттай холбоотой аюул эрсдэл маш их болчиход байна. Дэлхийд даяарч тийм болчиход байна. Монголд ч энэ асуудал нэлээд одоо өргөн хүрээг хамаарад хүмүүсийн эрүүл мэндэд одоо ялангуяа ковидээс хойш бол хүмүүсийн нөхөл, өвчлөл, эмзэгшил маш их болсон. Тэгээд үүнийг одоо манай Монгол улсад яг түүнээс улж одоо хүн нөхөд байна. Ковидын вакцинжуулалтаас улж хүн нөхөд байна. Алэсвэл ковидын вакцины хортой гэдгийг ингээд улсынхаа хэмжээнд, төр засгийнхаа хэмжээнд тогтоож чаддгүй. Шинжилгээ ухааны байгууллагууд нь энэ дээр ямар ч ажил хийдэггүй. Тэгээд иргэдэд нөгөө тарьсан хүмүүст бол тэр үр дүн мэдэгдээд байдаг. Хүмүүс нөхөд байдаг. Гэнт шөн унтчихад байдаг. Өглөөс ирж ирдэггүй. Босч ирдэггүй. Мартах санах нь бол замбраа алдсан. Ийм хандлагатай байж байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо өнгөрсөн зунаас эхлээд 2024 оны зунаас эхлээд бас дахиад вакцинжуулалт энэ хүүхдэр ороод эхэллээ Монгол улсын. Тэгээ бид нар бол эцэг хүмүүсийн хувьд, ахмад хүмүүсийн хувьд, мэрэгжлийн хүмүүсийн хувьд энэ дээр нэлээд санаа зовноод байгаа л да. Одоо гадаадаас халдвартаа нэг хүн ирж яах гэж хэлээд 24 оны 8 сард нэг хүн ирж яах гэж хэлээд Улаанбааханы вакцинжуулалтанда амрагдаараа гэж хэлээд эхэлсэн. Тэгээд одоо тэрүүгийн хүмүүснийг тоохгүй болохоор дахиад Баян-Улгийн аймагт нэг 3-4 хүн өвчлөлөө шүү. Бас ер нь аюул ирээд байна шүү гэд ингээд айлган сүрдүүлэлт ч юм уу, үнэн ч юм уу худал мэдээлэл ингээд яваад байгаа. Тэгээд энэ дээр бол бид нэр яг ингээд мэрэгжлийн үүднээс аваад үзэхээр халдварыг хэн тараагаад байна. Халдвар гаднаас орж одоо гадаадаас нэг хүн ирж тараасан. Дахиад Баян-Улгийн аймагаас 4 хүн тараасан. Өөрөөр хэлбэл халдвар байхгүй бол вакциныг хэрэглэх шаардлага байдгүй байхгүй юу. Тэгэхээр вакциныг нь худалдаад ирчихсэн, вакциныг тариулахын тулд халдварыг тараагаад байгаа юм байгаа юм биш үстэй хүмүүсээ. Энэ Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагуудаа, төрийн байгууллагуудаа, хууль хяналтын байгууллагуудаа, албан хаагчтай энэ дээр анхаараач гэхээр огт хөдөлдөг. Тэгэл гинт байжсэн нь одоо вакцин тарих шаардлагатай. Одоо 2025 оны 6 сарын 20-ны өдөр төр засгийн одоо нэлээд өндөр албаны хүмүүс хамтарч сууж байгаад хэвлэлийн бахруулалт хийсэн л дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч нэлээд олон оролцсон. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ гэхээр яг өнөөдрийн байгаа халдварын хэмжээ наадам гэхэд 21 хоногийн дотор 15 дахин нэмэгдэх юм байна. Тэгээд вакцинжуулалтын хувийг 95% хүрэх гэж ийм өрөг өгч байгаа юм. Тэгээд тэрвийг ингээд судлаад үзэхдээ ямар ч шинжилгээ ухааны үндэслэл байгаа. Ямар ч үндэслэл байхгүй. Ямар ч эпидемиологийн шинжилгээ ухааны ойлголт байхгүй. Хаанаас одоо тийм мэдээлэл авч төр засгийн хүмүүс хийсэн ойлгомжгүй. Тэгээ тэрийг одоо шалгах ёстой байхгүй. Тэгээ бид нар энэ шинжилгээ ухааны үндэслэлгүй байна. Ийм тохиолдолд халдвар тардаггүй юм аа. Энэ халдвар тарааж байгаа эквесврийг шалгаач гэдэг ийм мэдээлэл тавихаар хаанаас хомдол гаргасан мэдэхгүй цагдаагийн байгууллага одоо бид нар дээр эрүүгийн хэрэг ч юм уу зөрчлийн хэрэг ч юм уу ямар нэгэн хэрэг хаанаас хомдол гаргасан мэдэхгүй үүсгдэг. Гэнтэл нэг өдөр цагдаа дуудаал тан дээр ийм тоод хэрэг үүсгэсэн байна. Ирж гэрчийн мэдээлэл өг гэд ингээд дууддаг. Тэгээд очиод гэрчийн мэдээлэл өгөхөөр баахан мэдүүлэг авч 2-3 цаг суулгаж ясан тэгэл явуулж гэдэг. Уг нь бол ингээд эрүүдэн шүүлтийн хэлбэрлэл оруулж байгаа байхгүй юу? Удаа дараа дуудадаг, дарамталдаг тий. Дахиад бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулад байгаа шүү дээ энэ чинь. Тэгэд үүнийг нь хэлэхтэр дээрээс ингээд үүрэг өгöd байгаа юм чинь одоо бид нэр үүрэг биелүүлж байгаа л цагдаа нар шүү албан хаагччүүдээ гэдэг ийм юм хэлээ явдаг. Тэгэд сүүлдээ одоо тэр ингэж дугарч байгаа хэсэг хүмүүсийн айлгачаад цагдаа хууль хүчний байгууллагаар айлгуулчаад тэгээд нөгөө вакцинжуулалтаа замбраагүй гэдэг ийм асуудал одоо энэ намар бол энэ сургуулиуд дээр бүр замбраа алдлаа шүү дээ. Нөгөө дархлаажуулалтын тухай хуулийн дотор чинь хуулийн 13-ын 3 шиг санаж байна. Хүүхдэд аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу хүмүүст вакцин тариулахдаа заавал эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтөөр тарийн шүү гэж яхад сургууль дээр наваачид жагсааж агаад ангийн багшд нь хэлж өөргөө өгч жагаад хотлоо үнэн мэдээлэл тарааж агаад одоо тэр Gardasil гэдэг вакцинаар 11 настай охид хүүхдүүдийг тарьж яах гэж байгаа. Тэгээд тэр
үйлдвэрлэгчийн зааврыг үцхтэр тэр вакцинаар эмэгтэйчүүдийг тодорхой нас тавьчихсан 2 удаа тарих зааварт. Тэгсэн чинь Монголд 1 удаа гэж хэлээд дархлаажуулалтын тухай хуулийн хавсралтан дээр байгаа товлолт вакцин гэдэг юмны жагсаалтанд оруулаад улсын их хурлаараа батлуулаад авчихсан. Ямар шинжлэх ухааны үндэслэлтэй хаагуур туршилт хийсэн Монголын ямар эрдэмтэн мэрэгт туршсан яг тэр үүсгэгч нь одоо Монголд хэн тараагаад энэ өвчнийг үүсгээд байгаа юм. Түүнээс нь 11 настай хүүхдийг ганцхан 11 12 настай хүүхдийг тарчихтаар Монгол улсын тэр өвчлээд байгаа хүмүүсийг хамгаална гэдгийг ямар судалгаагаар тогтоосон мэдэх юм байхгүй. Зүгээр л энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага, гадаадын байгууллагын зөвлөмжөөр одоо ийм юм бид нар ингэж ойлгосон. Би гадаадад одоо явж байгаад ирсэн тийм юм хэлсэн гэдэг ийм л үндэслэр. Яг энэ асуудлаар бол бид нэр 2024 оны 12 сарын 4-ний өдөр хүний эрхийн үндэснийг комиссар очиж хэлэлцүүлэг хийсэн л дээ. Ангаахын сургуулийн эрүүл мэндийн тэр яамны эрүүл мэндийн яамных нь өөрсдийн албан хаагчид харьяа байгууллагын хүмүүс оролцоод нөгөө талаас нь бид нар бас иргэний нийгмийн байгууллагууд, мэрэгжлийн байгууллагуудын одоо судлаач мэрэгчлэнүүд хамтраад оролцож байгаа юм. Тэгээ тэрэн дээр нь бас асуусан хариулт байдаг. Тэгэл ийм өрг өгсөн одоо ингэж сэргийлэхээс өөр аргагүй Монголд их олон хүн өвчлөөд байгаа. Тэгээ ямар хүн өвчлөөд байгаа юм гэхээр эмэгтэйчүүд 35-аас дээш насны эмэгтэйчүүд өвчлөөд байгаа гэж хэлж байгаа. Тэгээд 11 настай хүүхдийг тариад одоо 35-аас дээш насны хүн өвчлөж байгаа бол 24 жилийн дараа өвчлөх өвчнөөс одоо сэргийлж тарж байгаа юм байна шүү дээ гэдэг ингээд асуухаар тийм гэж хэлдэг. Тэгээ 24 жил хамгаалдаг тийм дархлаа тогтоодог вакцин дэлхийн түвшинд байхгүй шүү дээ. Ийм шинжлэх ухаан дэлхий дээр байхгүй шүү дээ гэхээр хамгаална гэж хэлсэн. гэж хэлээд ингэж явдаг. Тэгэд ийм л одоо зүй бус шинжлэх ухааны үндэсгүй бусрамг гэж одоо дэндүү харамсалтай, дэндүү эмгэнэлтэй ийм үйл ажиллагааг одоо шинжлэх ухаанч гэдэг юм уу, төр засгийн шийдвэрч гэдэг юм уу, хуульч гэдэг юм уу нэг ийм юмар халахвчлаад л тэгэл одоо явуулаад байна л да. Тэгээ сүүлдээ бол одоо өнгөрсөн 7 хоногт бид нар бас нэг Кевлийн баг хурал тэгээд явуулсан чинь мэдээллийг нь шууд устгах гэж байна. Нөгөө хууль хяналтын байгууллагын ярьдаг штеп. Хүний гин буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй байхад хүний гин буруутай гэж үзэхгүй гэж хэлдэг нөхдөө чинь өөрөөсөө шууд одоо хүний эрхчлөлөө үүсдэж үзэл бодлоо илэрхийлж байгаа, үг хэлж байгаа эрхчлөлөөг шууд устгаад хүний хувийн орон зай руу халдаад ийм үйл ажиллагаа явуулдаг болчихлоо. Тэгээ бид нар бас одоо хуулийн байгууллагын одоо хүмүүс өмгөөлөгчид нартай зөвшөлдсөд бас энэ чиглэлээр өмнө нь ажиллаж байсан ковидын вакцинаас хойш хамтран ажиллаж байсан ийм хүмүүстэйгээ мэдээлэл солилцоод ярилцаад байж байна л да. Өнөөдөр та бүхэнд бас энэ хэвлэл мэдээллийн байгууллагад хандсны учир бол ийм учиртай. За сайн байцгаана уу. За юуны өмнө бид нар улсаараа даван туулаад гарсан ковид гэдэг маань тахал мөн байсан уу биш байсан уу? Одоо энэ дээр тахал гэж айлгаад аимшигтай 99% хүртэл Монголыг бүр дэлхийд 1 номерт ортол вакцинтжсэн. Тахал гэж айлгсан. Тэгвэл эрүүл мэндийн яамны өнөөдөр легал импортер байгаа бүхэн олж харах боломжтой юм 4 тушаалыг би яриа. Нэгдүгээрт нь 2020 оны 8 сарын 21-ний А406 дахь тушаал. Энэ дээр юу гэж байсан гэхээр нийт өвчлөлийн 40% нь хөнгөн тохиолдол 60% нь хүнд хүндэгтэр байна. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл юм а. 5 сарын 27 оны мэдээлэл юм а гэсэн юм. Тушаал байна. Манай эрүүл мэндийн яамны тушаал. 2 дугаар тушаал нь 20 оны 12 сарын 4 сарын дараа. Энэ дээр тушаал дээр юу гэж байгаа вэ гэхээр ковидоор өвдсөн хүмүүсийн 80% нь хөнгөн 20 орчим хувь нь уушгины хатгаагаар 5 орчим хувь нь 14 хоногийн дотор хүндэрч байна. Ийм тушаал байна. Дараа нь 21 оны 2 сарын 5 буюу дахиад 2 сарын дараа А40 гэдэг тушаал байна. Энэ дээр 20 оны 3-аас 8 сар хүртэлх хугацаанд халдвар батлагдсан 196 тохиолдлын бүх өвчтөн эмнэлэгт хэвтүүлэн хянаж эмчилсэн. Халдвартай хүмүүсийн эмчилгээнд арбитол, авеган, лопинавир, интерферон эмүүдийг хэрэглэсэн. Одоогоор энэ эмүүд ковидын эсрэг одоо үр дүнтэй биш байна. Ковид дуустал уулгасан эмүүд шүү дээ. Гэтэл 21 оны 2 сарын 5-ны А40 гэдэг
тушаал дээр энэ нэмүүд ковидд үйлчлэхгүй байна гэдэг өөртөө бичсэн байна. За энэ тушаал дээр 196 тохиолдлын бүх өвчтөн дээр ингээд судалгаа авахад 78.6% шинж тэмдэг илрээгүй, 19.4% нь хоолоо өвдсөн, ханиалах нь 15.8%, толгоо өвдөх нь 12.2%, халуурах нь 11.2% байсан. Хүндэвтэр хүмүүс нь энэ дээр ингээ хувь нь байхгүй. Энэ хувьдыг нэмэхээр одоо хүндэвтэр нь гарах юм байна. За 9.5% нь хүндэвтэр гэсэн байна. Дараа нь 21 оны 3 сарын 18, 1 сарын дараах тушаал. Энэ дээр болохоор 0.4% нь хүнд байна. 0.6% нь хүнд байна. 21 оны 3 сарын 6-ны байдлаар нийт тохиолдол ингэж байна. 89.5% нь хөнгөн, 90% нь хөнгөн байна. 9.5% нь хүндэвтэр, 1% нь хүнд буюу нэн хүнд. Ийм тоонууд байна эрүүл мэндийн яамны өөрхөн тушаал дээр. Тэгэхээр энэ тахал байсан уу гэдгийг ард түмэн нь одоо эргэж бодооч. Хэрвээ ковидыг тахал биш байхад эдгээр өөртөө ингээд тушаалаа гаргаад ингээд мэдэж байсан мөртлөө ингэж 99% вакцинцсан эрүүл мэндийн яамны өнөөдрийн хүүхдүүд маань тариад байгаа вакцин мөн үү гэдэг юм дээр бид нар ингээд эрүүл саруул ухаанаар харах хэрэгтэй болчихжээ. За үлжид тутахымч ярьлаа. Вакцины эрсдэл, халдварын эрсдэл хоёрын аль нь их байгаа юм бэ гэдгээс хамгийн гол нь вакцинжуулах үгүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй маа гэд. Вакцины эрсдэл нь халдварын эрсдлээсээ давах юм бол энэ вакцинжуулалт зогсох ёстой. Энэ дархлаажуулалтыг зогсоох үндслэл энэ дархлаажуулалтын хуулийн дээр байгаа. Хэрвээ вакцины эрсдэл нь халдварын эрсдлээс давах юм бол бас энэ яг энэ үзэл баримтлал хаана байгаа вэ гэхээр эрүүл мэндийн яамны 2007 оны 8 сарын тушаалныхын дугаар байхгүй байна. Энэ дээр Хельсинкийн тунхаглал гэдэг имийг Монгол улс дагна гэдэг эрүүл мэндийн яамны тушаалаараа баталсан байгаа. Энэ дээр бас яг энэ байдаг. Энэ туршилт мөн бол хэрвээ вакцинжуулалт, дархлаажуулалт явж байхад вакцины эрсдэл нь халдварын эрсдлээсээ давах юм бол энэ вакцинжуулалтыг даруй зогсоох ёстой гэдэг үндслэл. Энэ үндслэлийг өнөөдөр эрүүл мэндийн яам хэрэгжүүлж гинэ үгүй юу гэдэг асуудал. За тэгвэл дархлаажуулалтын тухай хуулийн дээр юу байгаа вэ гэхээр дархлаажуулалтын урвал, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гэдэг зүйлийг эрүүл мэндийн яам тусад бүртгээд тэгээд энэ хүмүүсийг одоо эмчлэх ёстой гэдэг ийм дархлаажуулалтын хуулийн дээр байгаа. Гэтэл эрүүл мэндийн яам энэ хууль юу гэж нэхэр 2012 оны 6 сарын 27 оны 217 доод тушаал. За энэ дээр дархлаажуулалтын дараах хүндрэл гэж юу хэлэх вэ гэдэг ингээд 11 бүлэг өвчлөл байна. 11 бүлэг өвчлөлийг доторх өвчнөний тоолох юм бол ингээд бараг одоо 200 ч юм уу 100 ч юм уу хэдэн өвчин байгаа. Ингээд 3 нүүр юм эрүүл мэндийн яамны тушаал байна. Тэгвэл өнөөдөр ковидоос болоод өвдсөн, ковидоос болоод нас урсан гэж байгаа энэ хүмүүс дээр гарч байгаа хүндрэлүүд бүгд энэ дээр байна. Бүгдээрээ байна. Гэтэл эрүүл мэндийн яам энэ өвчлөлийн тохиолдлуудыг, энэ нас уралтын тохиолдлуудыг вакцинжуулалтаас болсон юм а гэдгээ бүртгэхгүй байна. Бүртгэхгүй байж яаж ийм нэхэр вакцины тухай ярьсан хүмүүст эрүүгийн хуулийн 13.14.1 гэдэг зүйл анги буюу худал мэдээ тараах гэдэг зүйл ангиар эрүүгийн зүйл анги үүсгээд олон хүнийг ингээд цагдаа шүүхээр явуулж байна. Гэтэл хамгийн гол нь яаж юм тэгэхээр вакцинжуулалтаас болоод нас ураад байна гэдгийг хүн болгон харж байгаа. Гэтэл энийг эрүүл мэндийн яам нотгоо байхгүй. Цагдаа нь эрүүл мэндийн яам ч нотгоо байхгүй гэсэн. Энэ дархлаажуулалтын дараах болсон энэ ковидын вакцинаас болоод энэ хүн нас урсан, ковидын вакцинаас болоод энэ хүн энэ өвчтөй болсон гэдгийг бүртгэл байхгүй байна. Эрүүл мэндийн яамын бүртгэл байхгүй гэдэг тамгатай бичиг өгдөг. Цагдаа шүүх нь эрүүл мэндийн яам ингээд вакцинаас болоод өвдсөн байхгүй гэдэг ийм нотлогоо гаргаж өгч байна гэд. Жишээлбэл би өөрөө 13.14.1-ээр ингээд эрүүгийн яллагдагч болцсон. Одоо 3 дахь жилээ гараад явж байна. Шийддэггүй. Тэгвэл энэ худал мэдээ байсан юм уу? Дархлаажуулалтаас болоод хүмүүс өвдөд байгаа нь худал мэдээ юм уу? Эсвэл үнэн мэдээ юм уу гэдгийг цагдаа шүүхэн тогтоож чадахгүй байна. Чадахгүй мөртлөө зөвхөн эрүүл мэндийн яамны тэр тамгатай бичгийг үндэслээд би бол 4 яамны гомдолтой яллагдагч болсон байгаа. Тэр яамдын гомдолтой тамгатай бичгийг үндэслээд ял өгчөөд байна.
Тэгэхээр иргэд минь ээ. Бид нар өнөөдөр хүүхдүүдэд тариулж байгаа нь умаа хүзүүний хор тавдар гэдэг вакцин чинь урд нь манай улсад маш олон 6,000 хүүхдэд төлөв хийгдсэн олон жилийн өмнө. Тэгээд эцэг эхчүүдийн холбоо гэдэг төрийн бас байгууллагын хүмүүсийн эсэргүүцлээс болоод тухайн үедээ зогсож байсан юм а. Тэгвэл өнөөдөр тэр үеийн тэр умаа хүзүүний хор тавдар гэдэг вакцин хийлгэсэн хүүхдүүд өнөөдөр 25 настай байгаа. Тэр хүүхдүүд өнөөдөр үр хүүхдүүд гаргаж чадж гэнэ үү? Тэр хүүхдүүдийн нөхөн үржихийн асуудал нь зүгээр хэвэн байна уу? Эсвэл тэр хүүхдүүд тэр вакцинаас хохирсон бол өнөөдөр эцэг эхчүүд минь, хүүхдүүд минь, хүмүүс минь дуурайч. Бид нар тэр үед хохирчоод дугуй байгаад байдаг. Дунд нь хүмүүсийг өмөрч хэлсэн хүмүүс нь эрүүгийн ялдагдагч болчдаг, эрүүгийн хэрэгтэн болчдаг. Гэтэл хохирогчд нь дуурдаггүй. Хохирогчд дуурдаггүй энэ байдлыг ашиглаад энэ вакцинжуулалт гэдэг аимшигтай юм чи яваад байна. Хельсингийн тунхаглал дээр юу гэж байдаг вэ гэхээр вакцинжуулалтаас болоод хүн ингээд энэ бол нөгөө туршилт гэж байгаа. Яг туршилт мөн үү биш үү гэдгээ өнөөдөр хийгээд байгаа вакцинуудыг үнэхээр вакцин мөн юм а гэвэл энэ вакцин таныг энэ өвчнөөс 100%, 90% хамгаална гэдэг баталгаагаа өгөх ёстой эрүүл мэндийн яам. Хэрвээ баталгаа өгөхгүй мөртлөө дайраад байвал энэ бол туршилт байх бүрэн магадлалтай. Хэрвээ туршилт мөн бол Хельсинкийн тунхаглалыг Монгол бас даган мөрдөх ёстой. Энэ дээр юу байдаг вэ гэхээр энэ дээр туршилтанд орж байгаа хүмүүс та туршилтанд орж байгаа гэдгийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэрээ хийх ёстой. Хоёрдугаарт туршилтч бай, вакцинч бай хизээш хүүхдүүдэд асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр вакцин тарих ёсгүй. Энэ бол дархлаажуулалтын тухай хуулийн дээр байгаа зүйл заалт. Энийг эсрэгээр нь хийж байгаа бол энэ бол эрүүл мэндийн яам болоод боловсролын яам, сургуулийн захирлууд, сургуулийн эмч нар дархлаажуулалтын тухай хуулийг зөрчиж байна. Энэ дээр хүмүүс бүрэн гомдол гарах боломжтой, эрхтэй. Яагаад хүүхдүүдэд асран хамгаалагчийн зөвшөөрлгүйгээр хийж байгаа. Хоёрдугаарт энэ туршилт мөн юм уу? Туршилт мөн бол гэрээ хийх ёстой. Туршилт мөн бол аль эмнэлгийн, аль эмчийн хяналтанд ор энэ туршилт явах юм бэ гэдэг юм явах ёстой. Дээр нь тухайн туршилтаас болоод хүн өвдөх юм бол энэ эмнийг хийсэн эмийн үйлдвэр 100% хариуцах ёстой. Хоёрдугаарт нь энэ туршилт гэдэг юмд хамрагдаж эмийн нууж байгаа хүмүүс, вакциныг тариулж байгаа хүмүүс бол тодорхой хэмжээний бага биш мөнгөн дүнтэй нөхөн олгоор авах ёстой. Энэ гэрэн дээр байх ёстой. Энэ бол Хельсинкийн тунхаглал дээр байгаа зүйл заалтууд. Тэгэхээр энэ олон зүйл заалтуудыг эрүүл мэндийн яам зөрчөөд байна. Нэгдүгээр Хельсинкийн тунхаглалаа дагахгүй байна. Хоёрдугаарт энэ өвдсөн хүмүүсийг эмчлэхгүй байна, бүртгэхгүй байна. Энийг бариад хүмүүст эрүүгийн ялт тулгаж байна. Дээр нь эрүүл мэндийн яам ковид тахал мөн байсан юм уу гэдгээ өнөөдөр батлаач. Үнэхээр ковид тахал мөн байсан уу? Өнөөдөр бол энийг бүрэн батлах боломжтой. Өнөөдөр энэ олон гинт насварсан энэ гинт ихсэн энэ өвч насварлалтыг эрүүл мэндийн яам тайлбарлах шаардлагатай. Юунаас болоод энэ хүмүүсийн үхэл ингэж огцом нэмэгдсэн? Яагаад энэ залуу хүмүүс үхээд байгаа юм? Яагаад шалтгаангүйгээр үхээд байгаа юм? Яагаад зүрх судасны өвчин гинт ингээ ихсэх болсон юм? Яагаад хүмүүсийн суур өвчнүүд ингээд ихсэх болсон бүр үхэл хүрэх болсон? Яагаад хорт хавдар бүүн байдлаар ингэж асар ихээр дэлгэрв? Өнөөдөр ковид вакциныг анх тарьж хахад дэлхийн эрдэмтэд анхааруулж ирсэн шүү дээ. Ковид вакцин чинь хүнд байгаа хорт хавдрын эсүүдийг тэжээнэ. Хорт хавдраар маш их хүмүүс үхэн шүү, болохгүй шүү. Хүнд байгаа бүх суур өвчнүүдийг сэдрэнэ. Зөндөө анхааруулсан. Өнөөдөр тэр хүмүүсийн анхааруулга бүгдээрээ амьдрал дээр батлагдаж байна. Тэгэхээр ард иргэд минь эрүүл мэндийн яамнаас бидний засгийн газраас бол нэхэх хэрэгтэй байна. Энэ вакцинжуулалтаар энэ насвараад байгаа хүмүүс чинь вакцинтай хүмүүс юм уу, вакцингүй хүмүүс юм уу? Яагаад хорт хавдар гинт ихсв? Яагаад насваралт огцом ихссэн? Энэ болгоно тайлбарлаач. Дээр нь дархлаажуулалтын чинь эрсдэл өвчний эрсдлээс их байхад яагаад зогсоогоогүй юм? Өнөөдөр энэ тариад байгаа энэ умаа хүзүүний хорт хавдар гэдэг юм чинь бас энийг дагж байгаа мүү гүм үү? Та нар энэ хийж байгаа вакциндаа 100% баталгаа өгч чадах юм уу? Цаад тэр эмийн чи өөдөр баталгаа өгч гэнэ үү? Тэр нь хаа байна? Гэдэг юмнуудаа нэхмээр байна. Тэгээ хүмүүс минь өөрсдөө хамгаалахын тулд хуулиа мэдэх хэрэгтэй байна. Хинч асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хүүхдэд нэг ширхэг
Тэгээ эм уулгах эрэхгүй нэг шиг тариа тарих ёсгүй. Энийг ард түмэн өөртөө хуулиа мэдэж өөртөө хамгаалах хэрэгтэй байна. Иргэд хуулиа мэдэхгүй бол эрүүл мэндийн яам бол алуурчин болцсон юм уу? Би бол тэгж хэлнэ. Анхнаасаа эрүүл мэндийн яам алуурчин болцсон байна. Гэдэг дээр надад хэрэг үүсгэсэн би ялдагдчих болсон явж байгаа. Өнөөдөр үндсэн хуулийн цэцтэр эрүүгийн хуулийн 14-1 буюу худал мэдээ тараах гэдэг зүйл анги нь үндсэн хууль зөрчиж байна гэдэг асуудлаар маргаан үсээ шалгагдж байгаа учраас миний хэрэг төдөлгөлцсөн байгаа. Энэ насан туршдаа төдөлгөлцөх юм одоо мэдэхгүй. Энэ хэрэг дээр одоо хэвлэл мэдээллийн байгууллага болоод энэ үннийг дуурдаг бүх хүмүүс энэ 13-14-1-ээр зүйлчлэгдээд ингээд шоронд орохгүй юу гэдгийг нэгэ бэлэн болчиход ингээд байж байна. Тэгэхээр иргэд минь одоо би зарлсан ч болж надад бол миний хувийн утсаарч өгч болно. Ялангуяа тэр өнөөдөр 25 настай байгаа хүүхдүүд тэр умаа хузууны хорт хавдрын вакцин хийлгээд өнөөдөр үнэхээр умаа хузууны хорт хавдраас хол байна уу? Үнэхээр үр хүүхэд олж одоо төрж үржих энэ эрх чинь байна уу? Тэ эрүүл мэнд чи ямар нөлөөлж ийн гэдгээ байна эсвэл байхгүй байна эсвэл би өвдсөн байна гэдэг мэдээлэлээ бид нар цуглуулах шаардлагатай болсон. Надад өгөх юм бол би энэ мэдээллийг цуглуулж болно шүү. За би өөрийнхөө захин хуудасаар энэ ковид та холбоотойгоор вакцинтай холбоотойгоор бол мэдээлэл хийнэ гэдэг байдлаар бол зар тараасан байсан. Үүний дагуу бол яг вакцин судлаач доктор Монгол Улсын гавьяа түүнийг бол оролцуулж байгаа. Ковид л гээд яриад байдаг яг гээд зүгээр юм саарл яриа болгож орхиж болохгүй. Шинжлэх ухааны үндсэлтэй ярих хэвээр. Дээрээс нь яг хууль эрх зүйн ямар зохицуулмаар зохицуулсан байдгийг үнэхээр эрсдэлтэй юм уу эрсдэлгүй вакцин юм уу хор юм уу гэдэг талаар нь ард иргэдэд ойлголт төрүүлэхгүй болохгүй болчиход байсан. Ийм үүднээс бол энэ ярилцлагыг бол зохион байгуулж байгаа. Тэгээ дээрээс нь энэ монголчуудын мэдих хэргийг хязгаарлаад байгаа нэг асуудлууд байна. За ковид үеийн төсвөө тодорхой болгооч гэж засгийн газарт удаа одоо юу гэдгийг өөрхөн фэйсбુક хуудасаараа бол дамжуулан бол шаардлага тавьжсэн. За ковидын вакцин маань өөрөө бол яг хүн дээр дуршигдсан клиник байдлаар тогтоогдсон тийм вакцин бол биш. Тухайн өвчин бол тухайн цаг үедээ гарсан яаралтай вакцинжуулах шаардлагатай гэж вакцин тухайн үед нотлогдож батлагтаагүй вакцинаар хүмүүсийг бол тарьсан нь бол үнэ. Хэрвээ монголчуудыг ажил хөдөлмөрлөлтөнд явуулахгүй, гаргаж оруулахгүй гэдээ бүх хөдөлгөөнийг хязгаарлаад алавцаар байгаа вакциныг бол тарьсан. Ингээд тэрэ туршилтанд оруулаад яагаад энэ иргэдэд нь туршилтанд орсон мөнгөний өгөхгүй байгаа юм бэ? За Гятадаас манайх бол вакцин авч ирсэн шиг санаж байна. Оросоос вакцин авсан санаж байна. За энэ Гятад Орос хоёр вакцинаа дуршсан юм чинь энэ засгийн газарт туршилтын мөнгө тодорхой хэмжээнд мөнгө өгсөн байх хэвээр. Тэр яагаад иргэдэд харахгүй байх. Тэгэхээр энэ тэр Гятадаас энэ туршилт гэж хэдэн төгрөг өгсөн, Оросоос хэдэн төгрөг өгсөн. Одоо нэг 4 вакцины асуудал яригдаад идэв юм лээ. Яг энэ 4 вакцинтай холбоотойгоор туршилтын мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн. За өвчин зовлонтойгоор холбоотойгоор эрүүл мэндийн дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын холбоо гих зэрэг нь олон улсын байгууллагаас Монголд яг хичнээн төгрөгийн тусламж тэмдэг өгсөн. Нийт төсөвчөө хийдэ. Үүнээсээ нэг иргэнд хэдэн төгрөг яаж зарцуулсан? Хэдэн ковидоор өвдсөн? Яг ямар юм тэрэ хэдээр авсан? Зохион байгуулалт дарга хэмжээнд хэдэн төгрөг яаж зарцуулсан? Энэ тайлангаа тавьчих. Яагаад одоо уралт тавихгүй байгаа? Энэ яагаад энэ тайлан шаардаад байна гэдэг маань тухайн үед хөл хориотой буюу хагас тийм нууцлаг далдаг тийм зохион байгуулалтанд орсон байсан шүү дээ. Инхээр хүмүүсийн нүдэн дээр ил юм байгаагүй. Тэгэхээр энэ төсвийн мөнгө хаашаа яаж урссан бэ? Зориултын уртсаар зарцуулагдсан байж болцсохгүй байна. Энэ талаар нь ч гэсэн цагдаа тагнуулын байгууллага хяналт тавь шалгаж өгөөч. Та дүүрт ажил хийгээч л гэдгийг хүсэж байгаа. За хоёр дахь асуудал юу вэ гэхээр энэ үг үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүстээр эрүүгийн хариуцлагын асуудал ярьж байна. За энэ ковидын тухай ярьдаг л хүм болгол ярьж байгаа шүү дээ. Нүгээс хортой юм байна. Хүмүүс үхээд шүү дээ. Тааралц хүм бол тэгэж ярьж шүү дээ. Тэгвэл энэ бүгд ингэж ярьж байгаа бүх хүмүүсээ худал мэдээлэл тараасан гэдгээр нь эрүүгийн хэрэг үүсгээд явал та. Яг яагаад заавал ингэ шинжлэх ухааны үндсэлтэй юм ярьсан хүмүүс дээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд нийт ярьсан масс дээр нь эрүүгийн хариуцлага хүлээхгүйгээр ингээд хуулийг хүмүүхэн хууль шиг юм тэгш хэрэгтэй байтал ингээд ялгартай байдлаар нэгт яагаад тоногдуулаад байна. Хэрвээ энэ
худал мэдээлэл юм бол яагаад та дайгаад гэж заавал гэж амийг нь хориод фэйсбүүкийг нь хаагаад эрэг үүсгэж ялагчаар татаад ингээд цагдаагаар ингээд дарамтлуулад идэм бэ. Хэрэв үний юм бол та өөрсдөө бол нотлоод наад эрүүл мэндийн яам юм уу зохи байгууллагууд нь мэдээлэл хийлтэй. За ковидын 4 вакцин байна. Дөрвөлээ ямар нэгэн гаж нөлөөгүй байна гэд мэдгэдчихэлтэй. Тэгвэл бид нарт эргэлзээд байх юмгүй амар болох гэдэг шүү дээ. Хамгийн гол нь ямар ч сайн юм гэсэн эмийн гаж нөлөө гэдэг зүйл өөртөө заавал агуулждаг. Ковидын гаж нөлөө нь юу байна гэд одоо би бол энэ вакцин судлаач биш мэдэхгүй. Гэхдээ нүдэнд дэлд харагдаад байгаа зүйл юу байна гэхээр ямар ч хэсэн ковидын вакцинд хариулсан хүмүүс бол ковидын одоо тэр өвчний шинжилгээ тэмдгүүд өөрийн мэдээ бол тээд юм байна. Тухайн тэр шинжилгээ тэмдгийг тээхээр юу болдог вэ гэхээр цус өтгөрд юм байна. Хууч буюу суур өвчнгүүд өвчлөлт юм байна. Тэрнтэйгээ холбоотойгоор суур өвчнөөр нас барьд юм байна. Энийг хизээш ковиддор болж нас барьлаа гэж энэ дүгнэлт гарахгүй. Тэгээд дүгнэлт нэгт бол тийм дүгнэлт гарахгүй, ийм дүгнэлт бол гарахыг хүсэхгүй. Учир юу вэ гэхээр энэ ковидын вакцин хийсэн нь бидний буруу гэдгээрээ бол хүлээн зөвшөөрөхгүй болохоор л тэгж байгаа байхгүй юу? Тэгвэл одоо зүгээр ингэчих. Энэ одоо ингээд нас бариад байгаа хүмүүсийн хэдэн хувь дээр ковидын ямар вакциныг хэдэн тунгаар тарьсан тэрийг нь заавал бичдэг болчихоо. Энэ судалгаагаа гаргаад ирээч. Ер нь вакцин чинь судалгаатай игдсэн юм судалгаагүй игдсэн юм уу? Энэ нас барьсан хүмүүсийн хэдэн хувь дээр нь ковидын вакциныг хэдэн тунгаар тарьсан. Энэ тоо мэдээлэл нээлттэй мэдээж өгөөч. Энэ засгийн газар нь эрүүл мэндийн яам нь бодвол энэ хүмүүс тарьгаа тариулсан юм чинь судалгаа шинжилгээтэй юм хийдэг байлгүй дээ. Энэ нас барьсан хүмүүсийн одоо хэдэн хувь дээр нь ямар вакцин хэдэн тунгаар тарьсангаа энэ иргэдэд нээлттэй мэдээлж өгөө. Тэгэхгүй наа чинь болохгүй эргэлзээ төрүүлээд байна. Сая ч гэсэн би яг энэ ковид өвчин шиг юм өвчин шин тэмцэлтэй өвчин туслаа. Дархлаа бол эрс унгаад юм байна. Цус харуултын бүх шин тэмдгүүдийг үзүүлд юм байна. 3 хоног бол орноос босч чадхааргүй болд юм байна. Тэгээд өмнө өвддөг байсан суур өвчин, илэг өвдөж чинь, бөөр өвдөж чинь, нуруу өвдөж чинь. Яг суур өвчнгүүтэй барьд юм байна. Ер нь ингэж байгаа сая цус харавцсан байсан бол цус харуултаар нас барилаа л гэж штэ. Ер нь суур өвчин хүндэрсгээд хүн нас барихад ковид нөлөөлж гэнэ үгүй юу гэдэг энэ судалгаа гаргаад ирэлтэй засгийн газар. Ингийн иргэд бол тэгих хүч нөөц боломж төсөв байхгүй. Тэгэхээр энэ заашгүй засгийн газар их хэвээр ажиллагаа болж байгаа байхгүй юу? За ковидын тухайд бол нэг юм тэр умаа үзүүн хорт юу лээ умаа үзүүн хорт авдраас сэргийлэх вакцин гэдэг. Яг энэгээр энийг тариад хідэн хүнд нь сэргийлсэн. Энэ тоо мэдээ байна уу? Судалгаа байна уу? Тоо мэдээ судалгаа байвал энийг энэ иргэдтэй нээлттэй тарааж өгөөч. Тэгээд эрэгтэй хүүхдэд хийнч гэж яах шиг умаагүй эрэгтэй хүүхдэд вакцин хийгээд нэг сони юм болоод байна энэ ер нь. Чи одоо умаагүй юм чинь төмсгтэй хүүхдэд төмсгний хорт төмсгний хорт авдар гээгүй байхгүй юу? Тэгсэн чинь умаа үзэн хорт авдар эрэгтэй хүүхдэд хийнч гэж яах шиг. Яг юу яриад байгаа юм бэ таад? Жохон шинжлэх ухааны үнэлттэй юм яриач. Тэгээд яг хэдэн хүн энэгээр тариулаад сэргээгдсэн. За энэ вакциныг тарих юм бол энэ халдвар дамжуулах уу? Энэ вакцин ч өөрөө халдвар дамжуулна гэж би өөрөө ойлгож байна. Яагаад гэвэл тухайн өвчтний тодорхой хувийг нь аваад тэрний эсрэг биетийг нь бий болгох гэж хүний бид тарьж байгаа учраас наад умаа үзэн хорт вакцины чи хүний бид тарьж байна л гэсэн үг байхгүй юу? Энэ өөрөө хүний мэдээлэл удаамын сан бус мэдээлэл дээр ч гэсэн сууж өгнө. Ийм учраас яг хэрвээ найдварт хамгаалт юм уу? Сөрөг гаж нөлөө юу юм? Ирээдүйд энэ хүүхдүүд өргүү болох эрсдэл байна уу байхгүй юу? Яг энэ талаар нээлттэй мэдээллийгээ тодорхой болгож өгөө. Тэгэхгүй бол болохооргүй байна. За одоо үг үзэл бодлоо илэрхийлэх яг эрхийн талаар нь нарийн 3 дахь асуудал. За энэ үг үзэл бодлоо илэрхийлэх асуудал дээрээс түрүү хэллээ эрэг хуулийн 13 14 дугаар зүйлээр зөндөө олон сэтгүүлчид эрүүгийн хариуцлага ял үрээд явж илаа. Би зарим эргүүдээр нөмгөлөгчөөр оролцоол явж илаа. Яг нотлогдсон юм байхгүй. Яг юуг нь одоо худлаа гэдэг байгаа, яг юуг нь үнэн гэдэг байгаа. За ийм хүмүүс яриад энийг нь барих юм бол үнэн ч юм шиг, нөгөө талын ярих юм бол худлаа ч юм шиг гэд эргэлзээтэй шүү дээ. Эргэлзээ таамаг дээр тулгуурлаж хуулийн ажил явахгүй. Нотлог баримтаа тулгуурлаж явах хэрэгтэй. Ингээд яг энэ нөхцөл байдлуудаар хүмүүс тэгээд эрэг үүсгээд зарим бүр шүүгрүүгээ шилжээд зарим дээр нь бүрийн халаа өгөөд явцсан ч асуудал. Тэгэхээр эрүүгийн бол дүгөө заасан байхаар уг үзэл бодлын
уг үзэл бодлоо илэрхийлснийхэн хариуд хүнд бол эрэггүй хариуцлага оногдуулж болохгүй гэж заасан. Тэгэхээр яг л уг үзэл бодлоо илэрхийлэл одоо энэ Монголын нийгэмд хүмүүс ял авах эрсдэл бий болоод ялуудаа аваад байна. Гэхдээ харилцаа адилгүй янз бүр ял авч байна. Зарим нь гадаадын технологийн байгууллагад хамтран ажилласан болоод өндөр ял аваад явчихж байна. Зарим нь экстремист үйлдэл хийсэн ингээл бас ял аваад явчихж байна. Би одоо мөнгө 2-ыг өмгөөлж лөө, тусгаар тогтнол хөдөлгөөний хүүхдүүдийг өмгөөлж лөө, сэтгүүлчүүдийг өмгөөлж лөө. Яг л ийм болоод шүү дээ. Одоо энэ вакцины талаар хор хөнөөлтийг та хилээд өгөөч гэснийхэн төлөө эрэггүй эрэг үүсгэгдсэн. Одоо үлдэс дотор гах дээр ихэд одоо 8 эрэг. Тан дээр ч юм болохоор өмнө 5 эрэг. Тэнийг иргэн шүүх рүүгөө шилжчихсэн. Нэг ийм байдалтай яваад байгаа байхгүй юу? Инхлээр энэ эрүүгийн хуулийн 13 14 дугаар заасан гинт хэрэг нь өөрөө үндсэн хууль зөрчсөн байна гэдэг талаар мэдээлэл гаргацсан. Үндсэн хуулийн дэс энийг урдан яралт авч хилцээч. Түрүү энэ ардын намын хоорондоо халалцаал санал суудлын асуудал болохоор зүгээр 2-3 хоногийн дотор л хурлаа хийгээ шийдвэрээ гаргаад идэв юм л шүү дээ. Тэгээ иргэдийн ингээ мэдээлэлээр өгсөн юм яагаад тэгээд ач холбогдол өгдөггүй одоо хүртэл шийддэггүй ингээ байлгаад идэв юм бэ. Энэ минийгээ шийдэж энэ тодорхой болгож өгөөч. Ер нь бол наадах чинь эрүүгийн хууль дээр байх зүйл заалт юм уу? Эсвэл хуучнаар иргэний хууль дээрээ байгаад иргэнийхэн журмаар нэр төрөөс эргээдгээд тэр мөнгө төгрөгийг хэмжлээд явуулж явна чинь зүйтэй хэрэг биш үү? Энэ яг яагаад эрүүгийн хуульд оруулсан гэнэ хүртэл би одоо хүртэл гайхдаг. Ерөнхийдөө бол энэ хүн одоо Монгол улсын иргэд үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс энэ төр засаг нь айсан болтой юм шиг байна. Айгаад энэ зүйл заалтыг эрүүгийн хуульд оруулж өгсөн. Тэгээд нэг үнэн зөвийг нэгэ хилчингүүт нь чи худлын мэдээлэл тараасан гэдгээр цагдаагийн байгууллагаар шалгуулж айлгуулж ичээдэг. Нөгөө дуурдаг хүмүүс нь дуурхаа ойлгодог, амын амьгдаг. Ийм жоохон дарангуулын системийг бий болгох зорилгоор энэ заалт орсон юм уу гэж боддог. Ер нь энэ асуудлууч байж болмооргүй. Одоо миний бас нэг үйлчлүүлэгч байна. Тэр бас ингээд лайв хийсэн. Лайв хийгээл 461-д одоо 2 сар 3 сараас цагдаа орогдож байна уу? Тэгсэн зүйлчж байгаа зүйлд нь ерөнхийлөгчийг алсан гэдэг зүйлчлэр ингээд ял тулгаж байгаа. Ганц өргөө та хэд мэдгөх үү тэр лайв аваад бүгд нээлттэй байгаа. Энд нууц юм ерөөсөө байхгүй. Яг тэр лайвистийн төлөө ерөнхийлөгчийг алсан гэд ингээд цагдаа өргөдөө сууж байна. Хэрэг нь одоо шүүх рүү шилжиж чинь юу гэсэн ч үгүй. Ерөнхийлөгч нь одоо амьд байж идэг. Нөгөө бэлтгэсэн ч юм уу баахгүй, завдсан ч юм тогтоосон юм байхгүй. Тэгээ нөгөө төрийн өндөр албан тушаалтан алсан гэд бүх насаар нойр хайлтаа зүйл залтаар буруутгах сууч шүү дээ. Ингэж болох юм уу? Энэ нөгөө ерөнхийлөгч уг анх гарч ирэхдээ нөгөө нэг хүн засаглахгүй хууль засаглана энэ төр гэдэг байгаагүй лүү. Тэгсэн чинь одоо нэг хууль нь бол засаглахгүй шүү дээ. Хүн засаглаад байгаа шинжтэй. Зөндөл олон хэрэг дээр ажиллаа. Зарим нэг тийм нөлөөтэй хэрэгүүд байх юм. Тэгээд нэг иймэрхүү хэрэг дээр чинь гадуур хорд мөртгөө цагдаа өрсөөрөө магаа шүүх рүү шилжүүлээд бүр нэг зааварчилгаа өгсөн юм шигээр айгүй хурдан шийдээд явчих. Ууг нь энэ үндсүүл зааснараа хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байна гэсэн ёсоор баймаар байна. Тэгээд энэ монголчуудын мэддэг хэрэгээр хангаж өгөөч. Багц ингэж хооронд нь алдцуулаад тэг үнэн зөв нэг шинжилгээ ухааны үнэлтэд ярьсан хүмүүс дээр нь эрэггүй эрэг үүсгээл бүх нийтээр л наадах чинь ярьж штэ. Тэгээд энэ зарим нэг нөгөө нэмэлт бүтээгдэхүүн нөгөө сурчилж байгаа газрууд чинь ярьж штэ. Ковидын хорой чинь тайл шүү, манайх сайн имчилгээдэй шүү, цусаас чинь шингэлдэй шүү гэдээ яриад штэ. Наадвал дээр нийт олон нийтийн мэдээлэл хэрэгсээр яриад байгаа байхгүй юу? Тэгвэл наадвал дээр худал мэдээлэл тараасангаар нэргүй эрэг үүсгээд ялагчаар таталтаа. Та тийм их завтаа гол. Тэгээ чадахгүй байж бити юм даавал стандарт тогтоогоод ээ. Одоо хамгийн гол нь энийг одоо зөв үү буруу юу гэдэг талаар наад эрүүл мэндийн байгууллага болон зөх байгууллагуудаас нь судалгаа, шинжилгээ, тоо баримттай шинжилгээ ухааны үндэслэлтэй мэдээлэлээр бид нэрийг хангамаар байна. Эцэст нь шууд хэлье. Энэ ковидын үед бол Монгол улсын төсөвт тусламж дэмжлэг энэ туршилтын мөнгө зөндөөх мөнгө орж ирсэн байх хэвээр. Энийг одоо амаар байна. Одоо цаг үе хэцүү болоод эдийн засгийн гонолтонд орчлоо. Иргэн хүнийхөө одоо энэ туршилтанд энэ вакцин хариулсан хүмүүс бол энэ туршилтанд орсон мөнгийг өөх хэрэгтэй шүү дээ. Ямар та одоо үүдээ засгийн газрын туршилтанд ороод байгаа шинж хуучин туршилтанд ороод өөрхийн биедээ хорт хариулдаг шүү дээ. Энэ хорт хариулсан мөнгөний үг. Одоо энийхэн тайлыг 50-аас засгийн газраас шаардж байна уу? Тэгээд бид нар бол шинжилгээ ухааны үндэслэлтэй асуудал яриад байгаа шүү дээ. Одоо яг халдвар судлалын бөгөө вакцины судлалын шинжилгээ ухааны үндэслэлтэй. Жишээ нь одоо асуумар байгаа юм.
Улаанбурхны вакциныг көөгтөд 9 сартаад нь 2 настаад нь 2 удаа хийгээд насан туршийн дархлаа тогтооно гээл одоо 2022 3 он хүртэл тэгж явснаа. Гинт одоо 24 5 оноос эхлээд 13 4 настай хөөгтөд тарина гэдэг ийм асуудал яриад насан туршсан хүмүүс тарина гэдэг ингэ явчих. Тэгэхэд энэ юу болчих вэ? Шинжлэх ухаан ингээд өөрчлөгчдөө халдварынх нь үүсгэгч ийм өөрчлөлтөө болжсэн үү? Аль эсвэл тэр 9 сартаа 2 настай хөөгтөд тарьсан вакцины үйлчилдэггүй болжсэн үү? Энүүгээр тайлбарламар байгаа юм. Тэгээд бид нарыг одоо ийм шинжлэх ухааны номын үндэстэй гарцаагүй логикийн үндэстэй асуудал тавихтаар хууль гэнэлтийн байгууллаганд дуудаад байдаг. Одоо тэр 6 сарын 20-ны 2025 оны 6 сарын 20-ны өдөр хэвлэлийн бахруулах гэсэн тэр сайдарганараас одоо асуумар байгаа юм. Нөгөө 15 дахин халдвар чинь 7 наадам хүртэл 15 дахин нэмэгдсэн үү? Энийг одоо яагаад ингэж худлаа мэдээлэл тараасан бэ? Одоо энийг шалгаж өгөөч гэж хүсмээр. Яагаад худлаа мэдээлэл тараасан бэ? Ингэж нийгмийг айлган сөрдүүлж яагаад тэр вакциныг маш их хэмжээгээр 95% хүртэл тарьж ингэж одоо дарамтлж айлган сөрдүүлж үүрэг даалгавар өгсөн бэ? Тэрийг одоо асууж тодруулж өг. Юу Gardasil вакцин байна тий? Үйлдвэрлэгч нь 2 удаа тарина гэчихсэн байхад яагаад 1 удаа тарина гэж ийм үйлдвэрлэгчийн зааврыг хизээч гадаад өөр улсад очиод ямар ч туршилт хийгээгүйгээр зүгээр нэг мэрэгжилтэн тий яамны мэрэгжилтэн ч юм уу их хурлын гишүүн ч юм уу ингэж өөрчилдөг үйлдвэрлэгчийн вакцины заавар гэж дэлхийд дээр байхгүй шүү дээ. Ингээд өөрчлөөд дархлаажуулалтын тухай хуулийнхаа хавсгалтан дээр оруулчихсан. Үүнийг одоо тайлбарлаж өгөөч. 3 дугаар асуудал. Gardasil вакциныг тариад хэдэн сар жилийн дархлаа тогтоох юм бэ? 3 жилийн тогтоох юм уу? 30 жилийн тогтоох юм уу? Энэний судалгааны үндэслэл тэр гадаадын вакциныг Монголд оруулж ирж байгаа бол хэрэглэх заавартай, фармакопейн өгүүлэлтэй, тэр амьтан дээр хүн дээр хийсэн бүх туршилтаа авчрах ёстой. Тэрийг энэ ард иргэдэд танилж өгөөч. Дахиад дараачийн асуудал. Эрүүл мэнд боловсролын сайд Наран Баярын тушаал байгаа. Сургууль болвол эмнэлгийн байгууллага биш. Сургууль бол вакцинжуулалтын газар биш гэж яхад яагаад хөөгтүүдийг хоморголно тий эцгээхээс нь асуухгүйгээр хоморголно аваачиж жагсаажж вакцин тарьж гэнэ. Надад одоо бас энэ асуудлаар эцгэгчүүдээс мэдээлэл иржсэн л да. Сэлэнг аймагт жишээ нь өглөө гараад явсан хөөгтийг өдөр вакцин тарьчихлаа ээжээ гэдээ орд ирсэн гэж. Тэгээд очиод асуусан байгаа. Багшаас нь ямар вакцин тарьчих вэ? Манай хөөгд вакцин тарьчихлаа гэж ирлээ гэсэн чинь би яаж мэдтгийн сургуулийн эмч мэдж байгаа биз дээ гэсэн. Сургуулийн эмчээс нь усаад асуусан мэдэхгүй. Тэгээд ерхийн эмчээс асуусан чинь ерхийн эмч нь засгийн газрын тогтоол шийдвэртэй дээрээс тарь гэдэг үүрэг өгсөн ийм вакцин ирсэн гэж хэлж яана гэж. Тэгээд тэрнийхээ одоо үндэслэл баримтуудыг надад өгөөх хариу бичгээр өгсөн тэр хүн хариу аваагүй байгаа. Одоо хөөгтөнд хариулаад Булган аймгийн Кишгэн дөрвөлөө чи аль сумынх үлээ нэг ээж нүдэн бас ирсэн шүү дээ. Хөөгтөө эндээс хотоос тэр ковидын үед яваал байгаа юм байна л да. Одоо ковидын үед хөөгтөө эмээ өвөрөнд явуулсан гэж байгаа. Эмээ өвөрөнд явуулдаг гэсэн чи вакцин тариулж явуул гэж хэлсэн. Вакцин тариа явуулсан хөөгт нь 14 хоногийн дараа нас барчихсан. Одоо өчигдөр цахиур цагийн мен дээр мэдээлэл гарлаа шүү дээ. 87 дугаар сургууль гэх шиг боллоо шүү дээ. Тэр сургууль дээр бас вакцин тариулсан хөөгтөлгөө гент хөөгтийн бие муудаад ухаалдаад унаад тэр хөөгд эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барчихлаа гэдэг асуудал тий. Тэгээд дахиад бас миний бичсэн постн дээр тэр цагдаагийн байгуул хаанаас нь устгаад байгаа тэр устгаад байгаа постны дургуус бичсэн байлээ. Сургуулийн нэр тавьчихсан байлаа, дугаар тавьчихсан. Энд бол багш нар нь эмч нар нь юу гэж хэлдэг вэ гэхээр энэ вакциныг тариулах юм бол та нар доохоос ч одоо сэргийлж чадна шүү гэж ингэж хэлж яагаад эрэгтэй хөгтөд вакцин тарьж ийн гэж байгаа шүү дээ. Тэрүүн энэ өмгөөлөгч хуулийн хүн гэлдэн шүү дээ. Гэхдээ яагаад эмэгтэй хүнд 35-аас дээш насны эмэгтэй хүн тусдаг өвчний вакциныг яагаад 13 настай 11 настай эрэгтэй хөгтөд тариад вэ? Ийм одоо шинжлэх ухаан байгаа юм дэлхий дээр. Тэгээд одоо гадаадын тэрийг энэ тентхийн нөгөө тороол мороол янз бүрийн юмсуудаар бичүүлж байгаа юм. Эрэгтэй хөгт чинь дамжууллагч болдог учраас гэж дамжуулагчийг халдварын үүсгэгчийг дамжуулагчийг вакцинжуулдаг ийм шинжлэх ухаан дэлхий дээр байхгүй шүү дээ. Одоо ийм завхарсан юм энэ бол Монголд одоо би эцгэгчүүдийг жаахан одоо юм уншаад жаахан сэргэлэн байгаа чи тий энэ багш сургууль хүмүүжүүлэгчид эмч нарыг жаахан шинжлэх ухаанаа ойлгодог болооч. Одоо ямар ч
шинжилгээ ухааны үндэслэлгүй юм гэж яхад харанхуу ингээд даган баясаад явж штэ. Энэ үйл ажиллагааг одоо зогсоож энэ вакцинжуулалттай холбоотой энэ вакцинжуулалтын иргэн вакцинжуулалттай холбоотой энэ иргэн тойронд байгаа энэ олон асуудлыг шинжилгээ ухааны үндэстэйгээр тайлбар өгч шийдмээр байна энэ асуудлыг. Ингэхгүй бол энэ маргаантай эргэлзээтэй энэ асуудлууд цаашдаа үргэлжилсээр байх юм байна гэж ингэж ойлгогдоод бид нэр энийг засаж болох хэмжээнд нь мэдж байгаа хэмжээнд шинжилгээ ухааны үндэстэй зөвлөмж өгöd байгаа шүү дээ. Хууль эрх зүйн талын ийм асуудлууд байд юм байна. Тушаал журам шийдвэрийн хувьд ийм байд юм байна. Шинжилгээ ухааны номын үндэслэлтэй ийм байд юм байна гэдгийг өнөөдөр бид нэр хэлэх гэж ярилцсанд орсон юм. За Монголын ард иргэд дэлхийд 1 номерт 200 улсаас нэгт жагстлаа вакциндуулсан иргэд бидэнд одоо маш олон мэдээлэл хэрэгтэй байна. Одоо иргэд минь энэ мэдээллүүдийг эрүүл мэндийн яамнаас энэ засгийн газраас нэхээч. Бид нар ядаж эрүүл мэндийн яамны ковидын сонсголыг одоо орон даяараа нэхэх хэрэгтэй байна. Биднэрт юу хэрэгтэй байна вэ гэхээр ковидын өвчлөлийн тухай мэдээлэл хичнээн вакцинтай, ямар вакцинтай хүмүүс нь өвдсөн, вакцингүй хүмүүс нь хэдэн өвдсөн, вакцинжуулалт хэдэн хүнд ямар вакцин хийсэн, хаанхаа хэдэн вакцин хэдэн тун хийсэн, нас орсон хүмүүс чинь вакцинтай хүмүүс юм уу, вакцингүй хүмүүс юм уу, хэдэн тунтай хүмүүс нь нас ороод байгаа юм. Ковидын үхэлгээ зарласан тэр тоонууд чинь үнэхээр ковидын үхэл муу юм бол энэ дотор вакцинтай нь хэдийн, вакцингүй нь хэдийн, ямар вакцинтай хэдэн тунтай гэдэг тоонууд мэдээж эрүүл мэндийн яамд одоо тодорхой ил байх ёстой, бэлэн байх ёстой. Энэ мэдээллүүдэд зарлаач. Энийг ард түмэн мэдэх хэрэгтэй байна. Ковидын үеийн санхүүг одоо ил болгох цаг болсон. Ковидын вакцины дагаж одоо хичнээн хэмжээний төсвөөс мөнгө зарсан, хичнээн хэмжээний мөнгө гаднаас авч зээл тусламж маягаар авсан. Тэрийгээ яаж зарцуулсан? Энэ санхүүг одоо ил болгох хэрэгтэй байна. Ковидын вакцинууд мэдээж бид нар мөнгө төлөөд улсын төсвөөс мөнгө төлөөд авч байгаа юм чинь гэрээтэй байж таараа. Энэ гэрээнүүдийг ил болгооч. Энэ вакцин чинь ямар үнэтэй ирсэн? Энэ вакцин чинь ямар баталгаа өгсөн? Яасан ийсэн? Энэ вакцинаас болж өвдсөн, нас орсон хүмүүст яах ёстой юм? Тэр бүхэн гэрээн дээр байх ёстой. Тэгэхээр энэ гэрээнүүдийг ил болгооч. Вакциныг дагаж ирэх ёстой мөнгийг ил болгооч. Гадаадын улс орнууд бол 2,000 евро, 3,000 доллар ч гэнүү ингээд өгч ийна гэдэг тухай үед мэдээлэл маш их явж исэн. Хельсинкийн тунхаглалын дагуу харах юм бол энэ мөнгө байх ёстой. Энэ дээр нэгэн тийм туршилтанд орж байгаа хүмүүс л тодорхой хэмжээний мөнгө авна. Тэр нэг талхны мөнгө биш ээ. Тодорхой хэмжээний мөнгийг энэ вакцинжуулалт уу, дархлаажуулалтын энэ туршилтанд орж байгаа хүмүүс өх ёстой. Энийг бол тэр вакцин шахсан тухайн үйлдвэр, тухайн эмийн үйлдвэр хариуцах ёстой гэдэг энэ байгаа. Тэгэхээр энэ вакциныг дагаж ирсэн энэ мөнгө яасан юм бэ? Энийг ил болгооч. Тэгээ энэ мөнгийг тэр вакцин хийлгэсэн хүмүүст нь өгөөч. Дараа нь энэ 12 оны энэ эрүүл мэндийн яамны тушаал дээр байгаа вакцинаас болоод өвдсөн тэдэн хоногийн дотор ийм хугацаанд ийм шинж тэмдгээр өвдсөн хүмүүсийг одоо вакцинжуулалтаас болоод өвдсөн гэж үзнэ гэсэн энэ тушаалынхаа дагуу тэр хүмүүсээ бүртгээч. Тэр хүмүүсээ эмчлээч. Нас орсон хүмүүст нь хохирлыг нь олгооч. Энэ бүх юм хийх хэрэгтэй байна. Энийг ил болгооч. Гадны зээл тусламж ковидтой холбоотой хичнээн зээл тусламж хаанаас орж ирсэн? Тэрийг яаж зарцуулсан? Ковидын эмчилгээний зардал гэдэг илгийн тоонууд яваад идэг. Энийг одоо ил болго. Үнэхээр тэр чинь одоо хідэн нэм тарианд хідэн одоо ямар юмд яаж зарцуулагдсан юм бэ? Гэтэл тэр айлуудад өгч байгаа юм чинь 40,000 60,000 төгрөгөнд 7 хоногт аптекаас авч болох юмнуудыг өгчөөсөн шүү дээ. Нэг өдрийн эмчилгээ биш шүү дээ. 5 хоног уугаараа гэхэд би үртэл тэр имийг тэр эмнэлгээс нь аваад ууж исэн гэртээ. Чи нэг 60,000 төгрөгөнд 40,000 төгрөгөнд эм аваад тэрийг би одоо 3 хоног 5 хоног уух юм чинь эмчилгээтэй байсан. Тэгвэл эмнэлэгт болохоор нэг өдрийн эмчилгээнд 6 сая 8 сая ч үлээ юм яваад исэн. Албан ёсоор зарлж исэн. Энийг одоо ил болгоо. Тэр мөнгө чинь үнэхээр зарцуулагдсан юм уу? Тэгвэл одоо юунд зарцуулагдсан? Зарцуулалтын задаргааг нь харуулах хэрэгтэй байна. Ковидын нас уралт гээд маш олон тоо зарлж исэн. Тэрнээс хойш бол олон энэ унтаад
унтаас сэрхэ болцсон энэ хүмүүс залуугаараа унтаас сэрэхгүй байгаа нь гинтийн тоглож байгаад ажиллаа хийж байгаад хаана газар явж байгаад гинтхэн нас ороод байгаа энэ олон гинтийн нас оролтуудыг хүмүүс бол ковид вакцинтай холбож байгаа. Энийг эрүүл мэндийн яам мухарлах ёстой. Энэ үнэхээр тийм юм уу үгүй юм уу? Тэгвэл энэ унтаас сэрэхгүй байгаа энэ хүмүүс чинь вакцинтай холбоотой юм уу холбоогүй юм уу? Ямар шалтгаанаар хүмүүс ингээд урд нь ийм сонсогдгоос одоо ингээд энэ тэндгүү ингээд хүн ингээд унтаас сэрэхийг болчдөг юм. Тэгэхээр одоо энэ вакцинаас болж өвдсөн хүмүүс нь эрүүл мэндийн яам дээр очиж энэ дархлаажуулалтын тухай хуулийн дагуу, Хельсинкийн тунхаглалын дагуу, энэ эрүүл мэндийн яамны олон тушаалуудын дагуу хохирлоо нэхэмжлээч. Тэгээ засгийн газар тандах хэрэгтэй байна. Засгийн газар эрүүл мэндийн яам ковидын талаарх нь сонсголоо хийх хэрэгтэй байна. Энэ бол нүүрсний сонсголоос илүү чухал. Мөнгнөөс илүү байхгүй юу? Хүн амь насаа алдчих юм бол мөнгө хэрэггүй болно шүү дээ. Хүн энэ улс чинь хөнгөө олчих юм бол эх орон байхгүй болчихно. Эх орон гэдэг чинь хүн, газар, засаг, гур байдаг юм а. Үндсийн үндэс нь. Тэгвэл энэ хүн гэдэг бол нэг намрын асуудал байхгүй юу? Хүний эрүүл мэнд нэг намрын асуудал, хүний нас оролт нэг намрын асуудал. Энэ олон бүүн байдлаар урд нь жилд 3,000 хүн нас ордог байсан хорт хавдар өнөөдөр 5,000, 6,000 хэд хүрчээд байгаа юм. Энэ олон хорт хавдрууд хаанаас бий болоод байгаа ямар шалтгаантай? Энийг эрүүл мэндийн яам тодруулаач. Энийг ил болгож сонсгол байдлаар тайлбарлаач. Иргэд бол энэ бүх мэдээллүүдийг нэхмээр байна. Бид нар ингэжээж өөртөө хамгаалахгүй бол эрүүл мэндийн яам маань алуурчин яам болцсон юм уу? Засгийн газар нь алуурчин болцсон юм уу? Үгүй гэдгээ батлаад өгөөч. Үгүй гэдгээ бидэрт батлаад нотлоод өгөөч. Тэгвэл хуулийн дээр чинь өөр заалтууд байна. Тушаалууд дээр чинь өөр юм хэлээд байна. Хельсинкийн тунхаглал чинь бүр эсрэг юм хэлж байна. Тэгвэл энэ болгоны эрхцэн ач холбогдолтой энэ баримтуудаа та нар ажил болгооч. Энийг битээ зөрчөөд байгаа ч. Тэгээ эрүүл мэндийн яам засгийн газар нь ингээд хуулиудаа зөрчөөд явж болдог юм уу? Тэ? Энэ бүхнийг ард түмэн минь одоо нэхэх хэрэгтэй байна. Тэгээ би ч гэсэн одоо төрүүлээд нэгчээн сонсголоо хийгээч. Урд нь ч гэсэн ковидын сонсгол хийгээч гэдэг дуу хоолой бол олон удаа явдаг байсан. Одоо бол бид нар ингээд хойш нь тавьж болохгүйгээр энийг нэхэх хэрэгтэй байна. Энэ олон өхлүүдийг яаж зогсоох юм бэ гэдгийг шаардах хэрэгтэй байна. За, эцсийн үг болгоод хэлчихэ. Ерөнхийдөө бол яг энэ ковидтой улбаатайгаар нас бариад байна гэж иргэдийн донд яагаад ийм ойлголт түрээд байна гэхээр фэйсбүүкээр дөрөв байдныхан болно. За энэ хугацаа нь бол нэг сар үргэлжилж байгаа. Тэгээд 3 сар намжина. Дахиад сар үргэлжилнэ. Одоо ковидтой хүн байна уугүй юу? Энэ эрүүл мэндийн яам нь мэдэж гин үү? Шинжилгээ судалгаа авч гин үү? Одоо ковидтой хүн байгаа бол яг хэдэн байгаа тэрийг хэлээшээ. Нөгөө нэг амир ковид гээ сүрдүүлэн болоод исэн чи одоо болохоор зүгээр болцсон уу. Тэгэд яг энэ хүмүүс яг яагаад нас бариад байгаа? Эрүүл мэндийн яам ажиллаа хийхгүй гэсэн үг шүү дээ. Энэ яг нас бариад байгаа үндсэн шалтгааныг тогтоох хэрэгтэй байхгүй юу? Тогтоосон мөрөөс алах. Тэгээд энэ ковид чинь халдвар хорт хавдар гэж хижээдэг гэдэг шүү дээ. Тэгэхэд хорт хавдраар одоо өвчлөлтнийх нь тоо нэгссэн. Одоо энийг сонсон хүмүүс энэ умаа үзэн хорт хавдартай холбоод дахиад нэг умаа үзэн хорт вакциныг хийн гэдэг дайралт дахиад бий болох үдээ. Эхлээд энэ вакцина хортой моргог нь судлаа. Тараана туршилтын дуулааныхаа асуудлыг хий гэж хэлье. Энэ ковидын вакцинтай холбоотойгоор бодит кейс жишээнүүд бол байна. Миний нэг найзын эхнэр нь жирэмсэн болоод 7 сартаа гисэндээ хүүхэд нүхцэн. Тэгээ тэрийг яг нөгөө хүн төрүүлж байгаа юм шиг төрүүлж гаргаад дараа нь дахиад хүүхэдтэй болсон ийм асуудлууд бол байна. Бүх юм бодиттой жишээтэй шүү дээ. Энэ натаа бас өмгөөлөгч гэдэг байсан нэг ах байдаг байсан. Энэ вакцины хариулахгүй бол болохгүй бас дахан 4 вакцины хариулсан гэд. Наа чи ямар сони юм байх. Нэг вакцины хариулаад дархлаа тогтдгүй юм уу? Заавал 4-ийг хариулж дархлаа тогтоно гэж ямар юм байдгийг. Та чинь 2-3 янзыг хариулсан юм уу? Тийм гэдэг л улаанцаа одоо чэжэрэн ковид вакциныг хамгаалж ирсэн хүмүүс маань сайхан бас бурхан болоод явчихлаа. Инхээр энэ бурхан болоод байгаа дээр ковидын вакцины төлөвлөж гэнэ үгүй юу? Хүний суур өвчин хурцсагд юм уу? Цус өтгөрүүлдэг юм уу? Цус өтгөрүүлдэггүй, хууч өвсцэн сэтрээдгүй гэдэг дээр ядаж хариулт өчгөлтөө. Бүр тийм шинжилгээ ухаан чинь хөгжөөгүй юм бол тэгээд нас барсан хүмүүс дээр ковидын эдэн том вакцины хийсэнг нь бол тодорхой болгож өгөө. Тэгэхгүй бол энэ угаасаа болохгүй болж байна. Тэгээ наа тайлангаа тавиа. Энэ урсгалтанд оролцсон иргэдэд мөнгөний өгөөч гэдэг ийм л зүйлийг хэлээ да. Тэгээд
энийг сонсож байгаа харж байгаа хүмүүс бол цаашаа дамжуулаарай. Би бас уцаараа шууд лайв хийж байгаа. Яг энэ ковидын вакцин болон энэ умаа үзүүний хорт вакцинтай холбоотойгоор хохирол үлээсэн би эргэтэн сэтгэл санаагаараа хохирсон хүмүүс байх юм бол миний энэ лайвны доор утсаа үлдээх ч юм уу эсвэл өөрсдийнхөө яаж хохирсон талаараа бол бичиж болно шүү. Тэр бол нээлттэй байгаа шүү. За ингээд мэдээлэл дуусгая да. Анхаарал тавьсан та бүхэнд бүгдөөнд нь баярлалаа.